За офицеруудын ордонд өнөөдөр уламжлалт болгон 22 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх за мөн Монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалын ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх цагаан сар Монгол түмний уламжлалт их баяр тэмцээн өнөөдөр эхэллээ. За энд бол урлагийн марш тактикчгаас бас нэрлэдэг. За анх бол 6 анги зохиогдож байсан бол одоо 22 жилийн дараа энэ тэмцээнд 25-аас 30 анги за үндэсний батлан хамгаалах их сургууль, цэргийн төв эмнэлэг гээд зэвсэгт хүчний одоо онцгой байдлын гээд одоо маш олон анги нэгтгэлүүд одоо өргөнөөр оролцдог ийм одоо өргөн дэлгэр одоо урлагийн наадам болж өргөжсөн байна. За энэ удаагийн тэмцээнд бол дотоодын цэрэг, хилийн цэрэг, нийслэлийн одоо онцгой байдлын алба, хууль сахиулах байгууллага гээд нийтдээ 17 анги байгууллагын 102 оролцож байгаагаараа онцлог болж байна. За жил бүр өргөн дэлгэр болдог. За өнгөрсөн хугацаанд 3300 гаруй албаагчид энэ одоо тэмцээнд оролцож байжээ. Монгол үндэсний онцлог тоглоом наадах Монголын эртний уран зохиолын нэг Лувсан Данзангийн автан төвчөөс өгөгдөх асуулт хариулт. Цэргийн дуу хэн сайн мэдгүй тэмцээн зэрэг нийт 6 үзүүлэлтээр оюун ухаан, авиа сур чадвараас хөрөн шудраг хөрсөлдөн гэдэгт итгэл төгс байна. За та бүхний энэ тайзан дээр харж байгаа эдгээр хүмүүс бол мэрэгжлийн одоо уран бүтээлчид бол биш. Энэ бол одоо цэргийн анги нэгтгэл одоо зэвсэгт хүчин цэргийн байгууллагт ажилтан албан хаагчид байна. Эдгээр хүмүүс бол одоо ил урлагийн хүмүүс шиг бэлтгэгдсэн авиа сур чадвар нь одоо тэгшэрсэн ийм сайхан хүмүүс одоо энэ жил бүр зохион байгуулагддаг цагаан сар Монгол түмний уламжлалт баяр тэмцээнд оролцдог юм аа. Тэгээ энэ тэмцээний ач холбогдол гэвэл одоо өв уламжлаа. За тэгээд ардын одоо уламжлалт, ардын сайхан дуунуудаа дуулахаас өсвөлээ. Тэгээд анги хоорондын тийм өрсөлдөөнүүд маш гоё болдог. Энэ одоо энэ улсуудад хэрэгтэй юм, залуучуудад хэрэгтэй юм гэж боддог. Ягаад гэвэл өв уламжлал, за тэгээд тэр ёс заншил бүх юмыг агуулсан байдгийг. Энэ одоо энэ уралдаан ингээ зохион байгуулдаг энэ хамт олонд одоо баяр хүргье гэж бодож байна. Энэ чинь бол одоо бид нэр жил болгон ингээд энэ уралдааныхаа нэг номинацуудад тавьдаг. За энэ жил бол ангийн захирагч нар одоо үндэсний дуугаар өрсөлдөж байна. За мөн бол энд жил болгон бол одоо Монголын ардын дууны урын самдугаа энэ уран бүтээлүүдээс бид нэр одоо хувьчилж аваад Зөв Монгол, Баруун Монгол, Төв халах гэдэг юм уу те энэ юунуудаас нь бол яасан. Тэгэхээр одоо энэ тэмцээн нийтдээ бараг яваад миний одоо санджгаар бол 200-аад дууны урын сан бол 90 цэргийн ангиудад бүрдсэн гэж харж байгаа. Яагаад тэгэхээр эн чинь нэг уралдаан дээр 10-аад дуу дуулагддаг тийм ээ. Тэгэхээр эн чинь бас ардын дууны сан өмрөг одоо ялангуяа тэр нөгөө хуучин ая дангаар нь дуулах гэдэг юм уу те энэ дуулалтууд бол бас нэлээдгүй өргөжин хөгжсөн гэж харж байгаа. Мөн эн чинь ангийн захирагч, тэргүүн ахлагч, штабын офицерч гэдэг юм уу те эдгээр нь заавал дуулах одоо дууны уралдаанууд дээр ордог нь өөрөө бас нөгөө хувь хүнээ хөгжүүлэх гэдэг юм уу тэр одоо аядаг одоо суралцах те энэ юмнаар нь бол нэлээдгүй ач холбогдолтой. За мөн шагаан наадгай болон одоо Монголын нөгөө энсэн тоглоом тийм ээ үндэсний одоо уламжлалтын тоглоом наадгаанаас оруулж ирж байгаа нь бас их онцлогтой байдаг. За мөн энэ дээр бол бид нэр нөгөө Эрдэнэ сан Субаш гэдэг юм уу Монголын нууц товчоо гэдэг юм уу те энэ бас энэ түүхэн сурвалжит зохиолуудыг судлуулж тэнцэнээс асуултууд явж байгаа нь бол бас зохиол бүтээлтэй танилцах эртний одоо энэ уран зохиолын сан гэдэг юм уу энэ бидний сургаал ерөөлийн энэ юмнууд дээр бол бас нэлээд суралцахын том боломж нэгддэг. За тэмцээнд оролцогчид хэд хэдэн одоо өрг даалгавартай. За үүнд бол мэдээж одоо багийн мэдчилгээ байна. Монгол шагаан харваа гарнаадах нь байна. Заавал дуулах дууны тэмцээн байдаг. Мөн онсон тоглоом, Монгол ардын дуу, Монголын уран зохиолоос сэтгүүлсэн асуулт хариултаар өрсөлдөхийн зэрэгцээ шилдэг хөгжөөн дэмжигч багийгч шалгаруулж ирсэн уламжлалтай энэ урлагийн наадам бол зөвхөн нэг одоо урлагийн наадам биш, өв соёл, үндэсний уламжлал бүхэл зүйлсээ одоо илүү залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэх одоо уламжлан таниулан ойлгуулах энэ одоо үйлсэд одоо маш том ач холбогдолтой өндөр өгөөг өгөөжтэй ийм урлагийн наадам гэдгээрээ онцлог юм аа.